Сайн байцгаана уу үзэгчдээ, Sweet Kitchen-ийн шинэхэн дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаар бол бид нэр удахгүй болох гэж байгаа сар шинтэй холбогдуулаад за буусны чимхэлт олон төрлийн салаатууд за тэгээд амттангуудыг та бүхэнд хийж үзүүлэхээр бэлтлээ. Өнөөдөр бол манай Sweet Kitchen маань зочноор за болор туяа болон баасан жаргал гэсэн энэ хоёр сайхан бүсгүй ирсэн байна. За болор туяагийн маань хувьд бол Facebook нэр нь Crystal Ray Brown. За тийм. Тэр нэрээр нь манайхан сайн мэдчихэж магадгүй. Тэгээд бас Christie's Kitchen гэсэн ийм пэйж хуудсыг бас хөтэлдэг ийм бүсгүй байгаа. Өөрийгөө танилцуулна уу? За намайг болор туяа гэдэг. Би голомт банкнд ажилладаг. Одоогоор декреттэй гэртээ байгаа. Тэгээд ер нь бол галтгоонд бол жирэмсэн болсноос эхлээд галтгоодоо их найзалж эхэлсэн. Тэрнээс өмнө бол их галтгоо гэж тэгдэггүй байсан. Тэгэл жирэмсэн болсноос эхлээд хоол хийгээл байжсэн чинь Sweet Kitchen гэдэг групп байдгийг мэдээд орсон. За нэг 10,000 гишүүнтэй хахад орсон байна. Жил хагас юм орсон тий. За одоо бид нэр 70,000 гараа хийх. Тэгээ одоо 70,000 гаруй гишүүнтэй болсон байна. Болоод их үржсэн байна шүү дээ. Орсон шүү дээ. За тэгээд нөхөр хүүхдээ амт амьддаг тийм ээ. Нөхөртөө хүүхдтэйгээ одоо за баярлалаа. Баасан жаргалын маань хөө? За санацгаана уу. Баасан жаргал гэдэг. Одоогор бас болрогийнхаа адилаар бас хүүхдээ аваад гэртээ сууж байгаа. Гадаад худалдааны Монтог компанид ажилладаг. Одоогоор бас тий ажиллаагаа ер нь бол 3 жил шахуу болж байна. За тэгээ ер нь бол угаасаа хоол хийх дуртай. Тэгээд хоолыг сонирхолтой. Тэгээд айл гэр эзэгтэй болсноос хойш угаасаа миний өөрөж гэдэг утгаараа ер нь бол хоол хийх угаасаа сонирхолтой. Тэгээд юм нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. За Sweet Kitchen групптэй хизээгээр нэлцсэн блэ? За одоо ер нь бол жил болох гэж байна. Арай боллоо нэг. Ер нь итгэдэг шүү нөө. Ер нь бол итгэвтэй. Тэгээ орсон жаргалыг бас харна, дагаж дуурайж хийн. Тийм. Тэгээд завтай үедээ болж байгаа сурах хийсэн боломж гэсэн жаргуудаас оруулах дуртай. За өнөөдрийн үед баасан жаргал юуг бүсгүйчүүдтэй үзэгчдтэй зааж өгөх вэ? За өнөөдөр би ерөөхдөө би энэ өнөөдрийн хөнгөн зурш гэж яхаа нэрлсэн байгаа. Энийг бол ерөөдөө би өглөө болгоно нөхөртөө хийж өгдөг. Манай нөхөр аягүй дуртай. Ер нь нөхөр гэлэх манай гэр бүлийнхэн идэх аягүй дуртай. Хөнгөн зурш мөртлөө маш ууйг. Тэгээ ширээн дээр тавиад ингээд өгсөн ч гэсэн ширээ маш чимээ. Гол маш амархан болдог. Тэгээ амархан их хялбар хэдхэн 20,000 болчих. Тийм амархан хөнгөн зурш байгаа. За өөр тэгээд хоёртоос хамтраад буусны чимгэлт хийн гэж ярьсан байгаа. Олон төрлийн буусны чимгэлттэй. Манай монголч одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Тэгээд бид нар угаасаа уламжлалт олсон мэдээж бөөрийнхээ бузаа хийдэг. Яг хаа сонирхуулах, сонирхолтой байх үднээс олон төрлийн чимгэлт бас нэг юм чимгэлт байдаг юм байна гэсэн санааг бас өхүүднээс бас бэлдсэн байгаа. За баярлалаа. За тэгэхээр болор туяагийн маань хувьд кек одоо бид нэр хамгийн түрүүнд юу хийх вэ? Хамгийн түрүүнд бид нэр эхлээд мус кек гүзээлтэнтэй мус кек хий гэж ярьсан байгаа. За тэр маань бас сар шинийн баяр ширээний чимэг болохоор тийм ээ. Яг ойр дотныхаа хүмүүстэй урд урд нь тавиад өгөхөөр тохиромжтой десерт маягаар тийм. Яг том торт маягаар биш арай нэг өөр маягаар тийм. Жижигхэн хүмүүсийн порц орон жижигхэн бэлтгэсэн тийм. За өөр бас бор явын хийх гэж байгаа тийм ээ. Яг цагаан сараар хүмүүс аяг хэвээ иддэг. Бас тэрнээс гадна яг суурьвээ хийгээд бас чадсангүй тэ аялаа. Тий, суурьвээ бас хийж бодож байсан. Хэвэн олцсонгүй. Тэгээ бор явээ бас бор яваа гэж хүүхдүүд хүмүүс юу аяг дуртай иддэг тэ. Тэгээ баг багт бид нар ч баяг бор яваа иддэг байлаа шүү дээ. Тэгээ одоо бор яваа яаж идэх вэ? Тэгээд бас нэг хэд тий ногооны цагаан сараар хийж болохоор амархан салаад гарын дор утралаад хийдэг. Тэгэхээр одоо бүгдээрээ эхнийхээ кексийг авах тий. За кексийн маань яг мус кекийнхаа кексийг нь болохоор зүгээр энгийн хамгийн энгийн ванила кексний жураар хийж байгаа. За ингээ кексийг хамгийн эхлээд 4 өндөг. Өндөг маань тасалгааны температур байх хэрэгтэй. 4 өндөг хийчихье. За би нэг өсгөөгөөс сурсан. Одоо өнгийг үзүүртэй юм зүйл дээр ингэж цохихгүй, хатаа юм дээр ингэж цохиод явал нөгөө хасна өндгүү гэдэг чинь тийм. Тэгэхээр хатаа зүйл дээр цохиож үзээрэй.
За дараа тгий sorry гэвэл. Энэ зогсон маа энийг хийчихлээ. Одоо хэдэн шиг хүнд барж байгаа? 4. За 4 хүнд. Яг уу мус кекний маань кексийг бол хүмүүс өөрсдөө дуртай бас хийж чаддаг кексээр хийсэн ч болно. Яг хамгийн энгийн кекс байгаа. Аха. Зүгээр уйлээд суур маялтай тийм учраас тийм. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За тэгээд сахар өндгөө сайн миксэрчснийхаа дараа гурлаа дээрээс нь шигшиж байна. Болохоор хугацааны хувьд тэгэхээр энэ нэг арай порцсон арай бага нэг нэмгэндүү кекс хийж байгаа болохоор бол гайг хурдан 30-аад минут болчихно. Тэгээд зузаан байвал хамаг 45 минут болно. Present has no ribbon. Your gift keeps on giving. What is this I'm feeling? Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За ингээд бэлэн болсон зураг маань нэг юм хөө. Тэгээд энийгээ тосолж бэлдсэн хэвэндээ хийгээд 180 градус 30-аас 35 минут орчих. Ер нь харж байгаа. So let's raise the bar and our cups to the stars. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good. За одоо бүгдээрээ кекнийхаа мусыг хий. Тэгээд мусыг бол янз бүрээр хийж болдог. Энэ удаа би болохоор хүмүүс гард орох материалаар гэдэг нэг таргаар яаж мус кек хийх вэ гэдэг юм зүйлээ. Хүмүүс нэг тарган торт аягүй хийж чаддаг тий. Тэрэн дээр одоо нэг 2-3 юм ингээл мус кек болчтой. За хамгийн эхлээд бид нэр 100 мл сүү байна. Тэгээд сүүнд эхлээд желатина дэвтээ тавьчих. Энэ сүүн бүлээн сүү байх уу? Зүгээр бүтэн сүү. Зүгээр бүтэн сүү. Хүмүүс нь желатин яаж хайлуулах гэдэг байдаг шүү дээ. Желатин би болохоор ингэж хайлуулдаг. Эхлээд желатинд сүүгээ хийгээд тавьчих. За. Сүүгээ хийгээд ингээд хутгаад ингээд өгчих. Тэнгүүд чинь бүх сүү чинь желатиндаа ингээд уугаад нэг дэвтчтэй желатин. Тэрний дараа хайлуул илүү амархан хайлна. За желатинаа дэвтчих хооронд хэдүүлээ тарагтай мусыг хий. Энэ бол надад бол нэг 500 мл орчим тараг байна. Энэ тараг маань болохоор юу вэ? Яг нэг бүрсэн тараг байдаг шүү дээ, тийм нэг илгэн зөөл нэг цэцгийтэй юм шиг тараг байдаг шүү дээ, тийм. Эсвэл та нар дэлгүүрийн тараг шиг л цэцгээ хийж амтыг нь жоохон зөөлж өгөх болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Golden Home. За хамгийн эхлээд бид нэр цэцгээ хийгээд хэдэн грамм цэцгээ вэ? Тийм. Ер нь өөр хаантандаа тааруулаад тийм амсаж үзэж байгаа л энэ бол нэг 200 грамм орчим орчихсон сая. Тэгээд бас наа 9 чихэр хаана 100 грамм орчим тийм. Өөр ингээд таргаа одоо зарим чихэрлэг иддэг шүү дээ. Зарим нь эсвэл цашуунаар ч идэж болно. Тэгээд кек учраас жоохон чихэрлэгдөө байрлал зүгээр гэдэг. Одоо энэ гараар утсан тийм. За энэ дээр энэ нэг гүзэлцгийн сироп байгаа. Эсвэл өөр юу ч хийж болно. Энэ дээр би эсвэл нэрсний чанмал гэдэг шүү дээ. Нэрсний чанмал хийж бол аюу гай амттай бас болчтой. Яг гүзэлцгэнтэй хийх гэж байгаа учраас гүзэлцгийн сироп хийчихээ. Ойрцоогоор нэг 2-3 таамаг ялбах. За ингэсэн. За гүзэлцгийнхаа сироп хийгээд ингээд гоё ягаан өнгө оруулаад бас гүзэлцгийн амт оруулаад дээр нь бас юм нэг гүзэлцгнээсээ жижигэн хийчээд дотор нь хийвэл бүр гоё болоо. Бүр гоё амтсан. Одоо бид нэр юу баа? Одоо желатин дэвтээсэн желатин маань ингээд ийм болчихно.
тийм бүр өтгөрсөн шүү. өтгөрөөд ямар сүүн байхгүй болчтой. Яа халаах. Одоо энийг нэг пэйжэнд нэг 30 секунд 20-30 секунд хийгээд тийм халаагаад тэгээд за энэ пэйжэнд 20-30 секунд хийчих. Пэйжэнд 30-40 секунд хийгээд халаахаар ингээд буцаад сүүндээ хайлаад сүү маань буцаад сүү болчихж байгаа юм тий. Сайн сүүг болсон байсан шүү дээ. Ингэж хайлуулж хэлээ. Амархан бүр нөө савн дээр давхар сав явал халаагаад тахаараа юу. Нэг холоо ажилтай байсан. Ингэж л л гуртаа хэлчихсэн. Желатин ууслах гэж. За тэгээд одоо энэ дээр whipping cream хийнэ. Энд чинь нэг аяг орчим 280 ml орчим. Желатин пэйжэндийг халаагаад ингээд бүр ууслаа хайлуулад ийм болчихно. Тэгээд желатина хүрснийхэн дараа одоо ингээд хүрснийхэн дараа баг багаар ингээд тархтаа зураг орлоо. Желатина тархтаагаа тэгээд хайлаад. За тэгээд түрүүний миксерсэн манай whipping cream маань ингээд ийм өтгөн крем болсон байгаа. Ийм өтгөн болсон ийм сүн крем шиг. Тэгээд энийг хатаа зураг орлоо хийгээд халах гэсэн үг. Тийм хийгээл. Тэгэхээр би жоохныг ихлээд хийгээд одоо жигд болтол ингээд зурчих хэрэгтэй. Тэр нь энэ жижигсэн гүзэлцгээс хийж болох болно. Идрээ Хольж болно тий. Дотор нэг үзэлцэг авчил хэвчээ. За энэ нэмгийн нэмгийн эрчнүүдийн болохоор ханаар нь наах байгаа тийм ээ. За ингээд одоо эхний хэсэг нь сайн хөдөлгсөний дараа дахиад whipping cream-ийг хийгээд ингээд сайн гараараа халаад нэг миксерт шаардлага ер нь гараараа л зурх хэрэгтэй юм шиг юм. Миксер жаал өчтэй болчихно хаа гэж. Одоо баг бүгдийн миксер л бүгдийн тийм. Тэнгүүд энэ манай зурмаг маань өөрөө ингээд өтгөрөөд түрүүн тарагч аяг шингэн байсан шүү дээ. Тэгээ одоо болохоор whipping cream-ийг хийх юм өтгөн тийм нэлээ өтгөрж байгаа. За энэ нэмчих үү? Тэг гэж. Ингээд гүзэлцгний дотор нь халжвал бүр гоё болж. Гүзэлцгний ширхэг. Нэлээ өтгөн болчих. Энэ удаа би тийд болохоор стакан дотор бүх хүнд ингээд жижигэн десерт болгож бэлдэж тавиул илүү одоо тийм маягаар үзүүлж байна. Та нар бол гэртээ бас ингэж хийж болно. Одоо кекс маань бэлэн болсон байна шүү дээ. Кексэн дээр хив байгаа шүү дээ. Хэм дээр энийг асгаад хөрөгчин 4 цаг болгож байна. Хивтэй байх ингээд дөнгөд нэг мөстэй давхар явчихсан. Гадуур мөстэй торт ярьдаг шүү дээ. Яг энэ дээр тийм мөс бий болгосон. Тэгээ хөрөгчөнд нэг 4 цаг болгочихоор энэ чинь ингээд барьцалдаад нилээн юу болчих. Одоо энэ нилээн тулж байгаа. Одоо ингээд манай мөс маань бэлэн болчихсон. Нөгөө хийсэн крем ихтлөөр аягүй гоё. Крем нь өөрөө ингээд тийм холигдоод тагтагаа холигдоод энэ дотор баг баяр хийж байгаа юм ч юм. тэгээд Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Нилийн өтгөр болсон байна тий. тийм нилээн өтгөн болж байгааз. Тэгэл эн чинь хөрөгчөнд ороод бүр жил болно. She's up all night to the sun. I'm up all night to get some. She's up all night for good fun. I'm up all night to get lucky. We're up all night to the sun. We're up all night to get some. We're up all night for good fun. We're up all night to get lucky. We're up all night to get. За одоо энэ сиропыг бас хамгийн ингэж нааж өгөөд юу яавал тий. Энэ дээр Эдгээр ингэж чи наа чи гүзэлцэн бас нэг арай тий. За энэ За би чи. чи тэгээд хүмүүс өөрсдөө дугаараа яаж хиймээр байна. За айгүй үзэмжтэй юм бас тий. Тэг ингээд бэлдээ тавьчихвал заавал ийм аяга шүү дээ өөрөөхөө тутаа ястгаа. Ямар ч хэлбэртэй тий хийж болно шүү дээ өөрөөхөө сонирхлоо. Тэгээд бэлдээ тавьчихвал хүмүүс ингээ орж ирэх нь десертэнд ялангуяа хүүхдүүд аягүй туртай байдаг. Гол нэг дандаа цагаан сар орчин нэг юм бууз гэх хүүхдүүд иддэг шүү дээ. За энэ сте гоё болчих тий.
Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За бодрогын жороор өстө маш гоё тесерт суулаа. За энэ дээр ч хэрэг. За Яг ингэж цуглаад туршлага солилцохоор маш гоё юм аа. Бид нар чинь яг нөгөө тийм зураг хараад ингээл жороо. Одоо болохоор бүгд яг гар бие оролцоо сурч байгаа нэг юу гоё. Үр дүнтэй. энэ дээр таман гостоо. Яг ягааны юм тавил гоё юм аа. Ягаан айгуу гоё. Ер нь өөр ингээл үзээ те. Тэгээд хамгийн гол нь тарг хийж байгаа. Тарг жоохон цэцгий орсон болохоор ер нь бол тийм их гурил мөрөл биш. Яг мөс хэсэг нь болохоор айгуу амттай нэг таргалуулахгүй арай калори багтаа гэсэн. Тэсэрсэн. За одоо бүгдээрээ Борын аймгийн гурлыг зуръя. Гурлаа зурхад надад 100 мл халуун ус хэрэгтэй болно халуун ус. Тэгээ халуун усн дээр нэг 40 мл орчим нэг ургамлын тос хийгээд за ингээд 40 мл орчим ургамлын тос хийгээд за тэгээд масал 30 г масал энийг 60 агаар талын хийчихнэ гэсэн. Шар тос. Олон шар тос хийж гиснөөрөө Борын аймгийн өөр нэг юм бутарсан хамт байдаг шүү дээ. Бутарсан юм болохоор шар тосондоо байдаг. Тэгээд шар тосноос баг зэрэг хийж өгөх хэрэгтэй. Энэ бол би 30 г орчим шар тос хийчихье. Шар тос дааш шар тосоор хийчихвэл айгүй юм хатаад дэдгийн одоо төлөвлөх гээд. Тэгэхээр масалтай ургамлын тостой жоохон хольж төлөвлөж өгч байгаа. За тэгээ энэ дээр нэг жоохон чимэгт авсан. За нэг чимэгт авсан хийгээд. За тэгээд тоснуудаа ерөнхийдөө бол тоснууд усан дотроо тоснуудаа хийгээд авсаа хийгээд та уусгаад утгаад байгаа гэсэн. За шанзанд болохоор энэ бор илсэн сахар тийм үзэн самар тийм тэр юм аа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо бүгд гурлаа зургая. За би 2 дугаар гурил хэрэглэсэн. Борын юм гэдэг утгаар нь 2 дугаар гурил чинь бас биеийн дайраа илүү хэрэгтэй. За нэг 2 аяг орчим одоо гурил хэрэгтэй. Өөрөө тэгээ гурлаа гурил зурдаг штэ нэг. Яг бууцны гурил зурд. Юм бууц хийж чаддаг адилхан дөө. Тэгэл өөрөө харж байгаа зурдаг штэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Good Fries. За ингээд одоо бүгдээр Борын юм гээхий. Төрөний зурсан гурал маань ингээд гоё. Яг сайхан амарцсан байна тий. Тэгээд зурсан гурлаа юу яаж авах вэ? Нэг ингээд нөө бууцны гурал шиг ингээд гэж байгаа 12-аас 13 тонцоо баачих. нэлээд жижигхэн болох гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ шанзаа бэлтээ. Тэгээ энд нь болохоор энэ 70 г үзэм, тэгээд нэг 70 г самар, нэг 100 г орчим сахар гэх бүгдийг холино. За мөн энэ бор сахар. Энэ болохоор нэг бурам гэдэг энэ dark brown sugar гэдэг нэртэй. Тэгээд энэ одоо бурам гэвэл зүгээр нэг юу амттай. Цуутай ч юм шиг, давстай ч юм шиг тийм сахар байна. Тэрнээсээ. Тэгээд шар тос 30 г.
Гурландаас шар тасарсан. Гурландаас шар тасарсан, шанзандаас шар тасъя. Тэгээд бас масл. Маань шар тасъя ч яг хурцлчихна. Тийм болохоор бац масл гэсэн юм. Гурлаа 12 тэнцүү очсон. Тийм 12 тэнцүү очсон. Тэгээ баг зэрэг ургамлын тас. Нэг 40 мл орчим. Тэгээд эдгэргээ хоолны сайхан хадаад бацнаа. Өмнө нь шүлгээ хийлгээ барыг хийгээд. За ингээд ургамлын тасыг гэж жоо шингэндээ олжоод одоо энэ дээр хэдүүл 10 хурлаа гэсэн үг. Чи ер нь энэ жарыг хаанаас ялсан бэ? Энэ жарыг бас интернет ухаж байгаа л сурсан да. Гэртээ хийжсэн юм уу? Тийм нэлээ хэд хийсэн. Борын юм гэртээ болохоор очт. Баг бахтай айгүйх борын юм яддаг гэсэн шүү дээ. Түгээрээс нэг борын юм аваа. 10 жил байхдаа. За гурлаа. Аган гурлаа болохоор өөр ингээд харж байгаа тааруулж энэ жоохон нэг Яаж тааруулах юм бэ? нэхэн энэ жоохон ингээд юм яг чи энэ Хаач юм шиг. нэлцэн хаа тийм. Жоохон ингээд нэг хуурайд болох хэрэгтэй. Тэрхий нэлцэн хаахад нэг гайх тослох гэсэн үг тийм. Тэгэхээр тэгэл өөрөө зөв шансныхаа бүх орцуудаа холиол баазна гэсэн үг. Тэгээ бууцны мах бэлтэж байгаатай адилхан юм шиг. Яг наачаа ер нь бууц хийж байгаа юм тийм. Одоо энийг гоё ингэ илтчихсэн юм байна. Тэр нэмэх юм заа. Яа бууц шиг л бурдлаг зузаан байгаа юм. Тэгээ дотор нь хийгээд ингээд чимхээ. Тий, тэгэл бууц шиг чимхээл тэгэл жигнүүртэй тавих оронд документ хийн гэсэн үг тий. Шахарцсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Ингээл яг бууц чимхэж байгаа юм шиг. За ингэж Гурлнуудаа ирэмгийн нэмгэн илдээд голд нь хийгээд өөрийнхөө дураар ингэж чимхээ. Сайхан ингэ. Нэг бүлки болчоод тийм гараан жохнараа ингээд борыг хэлчихсэн. тэгэхээр юм том явж хийж байгаа гэсэн үг. Тийм, ер нь бол хив байвал яг ингээл том хэвэндээ гурлаад арж байгаа л шанзаа хийж байгаа л ард нь чимэхэл ингээл хийж болох гэсэн. За энэ авчиж гоё яа. Борыг би гэртээ нөө пайны хийбэдэн штэ нэг гэртээ нөө пирог хийдэг хийбэдэн штэ. Яг тэрэн дээр яг борыг ингээ хийж бас үзсэн. Болж илээ. Тэгээ том пайны хиймж ч гэсэн хийж болох. Ингээл шанз маань нэлээ их учраас шанз надаа миний бодлоор шанз нь ахиух байхгүй санагддаг. Тэгвэл нэг борын хичээл гурал ихтэй тэгээ дотор нь 10 гурал штэ нэг дэлгүүрээс аваад энэ ч болохоор ч аюу үзэм самар те бас бурам шаардлагаас энэ төр болчих болохоор Өнөр бол хамаагүй шүү. гоё уншиж байна. Хамаагүй гоё амттай болдог. Шартаас 13 явуулсан. Бид нар ч багтаас 13 л зурж мааж идэх. Энд чинь бас тэгээ дээрс нь одоо эрүүл хоолтын нэг төрөл болох болов гэж би бодоод байгаа. Яг л 2 дугаар гурал хэрэгжилж чинь шанзанд нь 10 гурал хэрэгжилж чинь. Тэгээ үзэм самар те хэрэгжилж чинь. Тий. Хотод гизний бүрэлдэхүүн хөдөлгөөнийг их сайжруулна. Сайн. За ингээ хүнсний бодог таван дээр сажаад ийм юм байна. Манай баасан жаргал маань маш амархан хийгддэг хөнгөн зур шиг биднэрт танилцуулах гэж байгаа. За энэ маань маш амархан тэгээ ширээний чимээ болох таа. Тийм, тэгэж ер нь бас их өглөө хийгээд идэх айгүй уйг Хурдан гэсэн тий. Тийм, тэгээ өглөө сууя. тийм, яг ойрт би жоохон хийж өгөхгүй байгаа. Ер нь гэхдээ би өглөөд нөхөртөө хийж өгдөө. За ингээд дөрөв тэмүүлэнгийн зөвлснөөр би өндгөө энэ дээр харлаад дөрөв ширхэг өндөг орно.
Яг би 6 хүний порцийг л хийж байна. Нэг хүн нэгийг гэдэг ингэж тооцоолоод. Цагаан сарын үеэр бол бас яхан хийгээд тавьчих тий. Цагаан сараар нэг байдгал нэг салаад байдгал нэг бас юу хийгээд хахаар зүү шийдэж яхаар яг бас нэг юм их сонирхолтой байх үднэс. Мөнгө зөмчтэй. За дөрөв өндгөн дээрээ тий ногоон сонгоныг хийлээ. Ногоон сонгон зүгээр цагаан сонгон yan шүү юу ч хийсэн болно. Хүн дуртай зүйлэл. Өөрхөн идэх туртай ногоогоо хийгээд. За тэгээ энэ дээр давсаар онтлол. Мэдээж хүн өөр өөртөө тааруулаад хийчих тийм. За энэ дээр өрсөн бяцлага нэмээд пармезан нөө. За ямар ч зүйл гэж байна. Зөөр ер нь зөөлөн бяцлага. Зөөлөн бяцлагыг үргэлжлэж тийм. Ер нь бол ялгаагүй ялан ч хийж шүү дээ. Ер нь бол би зөөлнийг л хэлдэг юм да. Гауда, моцарелла тийм. Моцарелла бяцлагыг би ер нь хийх таадаг. Тийм. Бяцлага байвал бас гоё амттай болдгийг. За ингээд энэ хэдийг нэг төлчих юм тийм. Жохон там саунд болох уу? За гайг баха. Өөр хийж юм нэмж хийх юм байна. За ер нь бол ингээд болцсон. Тийм. Тэгэхээр нөгөө өндөг сэр, ногоон сонгон давс гэсэн дөрвөн зүйлээс л бүтчихлээ л дээ тийм. Яг хоо Энэ маань ингээд 12 юу 6 би яг тий 6-ыг хийж 6 байна. хүн Тийм. Одоо яг хийх явцад угаасаа юу яана? Би одоо талхан суурьтай хийж байгаа. Тэгээ илүү бэкон илүү гарах юм бол би бэкон суурьтайгаар одоо сакс хэлбэрийн болгож одоо хийж үзүүлэх гэдэг юм. За энийг одоо талхаа явах хэрэгтэй. За энийг ингээд түр тавьчих. За тэгвэл жоод яаж байгаа. За талхаа би 6 шиг талхаа сонгож авч байгаа. За ер нь бол юм сэндвич талхтай. За хэрэг олон зөөлхөн бол бас зарим нэг сэндвич талхнууд хит их зөөлхөн байдаг шүү дээ. Тэр болохоор ингээд бутраад айгу онцгой болчтой тий. За би түрүүний хинээс юм хив авсан. Энийг нэг нэгээр ингээд өөр хилээд авчаарай. За. Сэмж би тэгж дарах уу? За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. За одоо ингээд нөгөө хөөргөл гаргаад ирсэн талхаа үлдэх юм уу? Тий. Оо за. Нэмгэлж өгч байна уу? Нэмглээд ер нь л ингээд тэтгэх бас хөвсгөрийн жоон дарж байна тий. Энэ тохиол нөгөө юм капкейкний хэвэнд хийж байгааг бодохоор хөвсгөр авах юм бол нэгт тэгээд ийм хумхар ийм аяг шиг болох юм. Аяг шиг тий яг зөв сакс шиг аяг шиг гэсэн. За ингээд наадхаа голоор нь хуваанда. Бас нэг хувааж байгаа тий. Тэгэхгүй шууд тавьчихад голдоо цоордог ч юм уу тий. Голоор нь яг ингээд 6-гаа альдээд тавьчин да. Ер нь бол айгүй амархан болтой. Ингээд манай нөгөө гэрт яг юм нөгөө дардаг юм бүр таарсан хэв одоохондоо байхгүй. Би тэгээд тутгаар ингээд дөрөв талыг ингээд бүр хийлээ. Тэрүүхэн тэндээ мөнгөчлөө очсон шүү. Юу ч юм дараа тавьчихараа яг амархан цэцтэй. За халахын гэж хэлхий яг удаа л харж байна. Шинэ сурч байна да. Нэг юм одоо талхал одоо нэг юм хэвэндээ орно гэсэн. Тэгэл энэ дотроо ингээд суулгаад байна. Илтсэн учраас хэлбэрт орох нь айгүй амартай. Тэгэхгүй нөгөө хөвсгөр яхаараа талхаж өгөөрөө хөвсгөр яхаар нөгөө харган буграад гэж муугаад тий талхаж. Тэгээ яраад ингээд хоёр талаас нь суулгаад тэгээ захуудыг яраад бас арай жоохон зузаан дуулж өгч штэ ингээр. За энэ урт балан зургаад нь ямар ч гэсэн талхахныхаа юу хийч тий голны тэгээ. За энэ нэрэ том учраас томоор өгдөд нь хийгээд бас нэг хайхтар энэ талхныхаа дээш хит их өндөр байгаад нэг онцг байна. Ерөөдөө энэ хэвэндээ суулгаж өгөх юм. Аль болох доош нь сайн суулгаж өгөх зүгээр юм шүү дээ. Аяа нь илүү сайн болгоно. За ингээд тий. Одоо ингээд бэкон байгаа тий. Ерөөхдөө нөгөө би юу ачлаа? Хуудсан бэкон. Тий. Нөгөө бэкон өөрөө нэлээ урт болохоор энэ капкейкийг ингээд дэлгээд ингээд тавих юм л та. Тэгэхээр бас хит их урт болчих гээд байна л да. Ингээд хоёр тишээгээ болтойгоо. Тэгэхээр нэг баг зэрэг би ингээд яагаад сарцсан уу тий. Зүсээд ингээд авцсан. Тэгээд бэкний голд нь ингээд суулгаад өгч. Угсаа илүү гаргаж нэрээ тий. Овно нэрээ халаасан байх шаардлагатай юм. Хідэн градус. За
юу сайн халдаг бол тэгэл 170 нэг 15 минут орчим байх хангалттай. За ингээс болгоод өгч чинь амархан байгаа сте. Тийм байх тий. Аюухан амархан. Одоо тэгээд тэр өндөгтэй зураг маяг шийх юм уу тий гол нь. За. Чи хөөрхөн санаатай амарчлаа. Айгүй амархан юм. Амархан. Тэгээ айгүй үе хамгийн гол мөр айгүй үег. Тийм байна тий. Тэгээ штэ. Беконтой өндөгтэй тий. Тэгээ сиртэй юм чинь. За одоо ингээд нэг бэлдсэн зурангаас ингээд нэг халбаглаар гарах юм байна тий. Тэгээ яг уг нь жоохон дүүргээд хийчвэл бүр зүгээр. Яг би 100 хэрэг болох. Би бас нэг бэкон одоо энэ талхан сакстай одоо суурьтай байгаа шүү дээ. Би бас нэг хоёр хажуу талд нэг хоёр ширхэг бэкон суурьтай хийх гээд байхгүй юу? Бас надад зурж байгаа хүрх юм уу? Бэкон баг 12 болчихоор биш үү? Тий 12-ийн гүцэгээд хийчих үү? Бэконээр чинь баг 12 болохоор юм шиг. За ерөөдөө нэг иймэрхүү. За тэгэнгүүтээ бэкнэр хэрвээ ингэж суур хийх юм бол уртаар нь хийж чадна. За ерөөд ингэж нэмэх хэлбэртэй тавиад тийм нэмэх хэлбэртэй тавингуудаа үзүүрүүдийг ингээд нөгөө онгорхой байгаа тал руугаа ингээд юу яагаад таагаад нуглаад тэгээд нөгөө юу яагаад бас нөгөө зайгаа чимжээд шиг бол бас хэлбэрээ үүсгээд юм уу. Энд чинь нөгөө тэгээ бэкэн юунд оон дараа гараад ирэхээр яг аяг шиг бүр яг хэрэгтэй болцсон байд. Сагс шиг болцсон байд. Энд чинь нөгөө тос нь гараад жон жижигрээд сууж өгөх бах тийм. За ерөөдөө миний өнөөдрийн авчирсан нөгөө бэкэн маань өөрөө нэг уутыг л авчирсан болохоор ингээл таарч байна яг ингээд яхаа нэггээр нь хийгээд тусгач тийм. Энэ бол маш амархан учраас олныг хийгээд ширийн дээрээ тавьчихаар тэгээд нэг олон зочид ирэхээр ингээд нэг жижиг тавганд хийгээд тавьчихаар бас нэг хоол арай хоол болоог байхад нэг тийм амны зугаа болгоод идээ сууж явах бас айгүй айтайхан байдаг ш. Тэгвэл цагаан сараарч гэлтгүй ер нь гэртэг олон хүмүүс ирсэн тийм үед бол хийвэл их зүгээр. За ингээл болоо доо. Юм амархан. Одоо энийг нэг халсан овонд халцсан тийм 15 нэг 15 минут тийм. Тэгээд гаднаас нь харж агаад. За. Тэгэл гаднаас нь харж агаад авна да. Ер нь л 15 минут. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Фэстэ хөрхөн болчихсон юм байна. Яг юм нэг хэлбэртэй биетэй болсон. Яг голдоо нүдтэй юм шиг харагдаад байгаа надад бол өөр хатбар бас ингэж авах. Өнөөдөр нөө жоохон баадлахын юугаар капкейк сайн туслах хэрэгтэй. Баг тусалсан жоохон наалтсан юм. Уг нь ерөөсөө ингэж наалтах ёсгүй. Тэгтээ наалтах юм. Энэ сайн туслах. Зарим нэг нь наалтаа, зарим нь гайд. За би өнөөдөр хүрэн манжингийн салат хийх гэж байгаа. За энд маань төмс ерөөсөө орохгүй. Хүрэн манжин өндөг дарсан үгстэй орж байгаа. Чансан өндөгтэй байгаа. Тэгээд маш амархан. Гэтэ нэг юм юу хүрэн манжины юм чихэрлэг амттай байх шүү дээ. Ерөнхийдөө нэг юм чихэрлэг амттай. Тэгээд винеградаас өөр. Тий өөр зүгээр би өөрөө ингээд хийж идэх туртай аюу амархан болохоор тэгээд хийгээд юунд дээр сайтанд дээр тавьсан байсан тийм тавьж ирсэн. Тэгээ бас хүмүүс их сонирхож ирсэн учраас амархан болохоор цагаан сараар бас хүмүүс олон төрлийн салат хийхийг боддог штэ. Тийм болохоор би цагаан сарын дугаар дээр хий гэж бодлоо. За тэгээд хоёрын бас нэг нь дахиад салат хийх үлээ. Тийм. Болроо. Миний хол айгу энгийн зүгээр нарийн ногоонуудаар. Ер нь хоёр цагаан сараар хэдэн төрлийн салат хийдэг вэ? Цагаан сараар чи юу штэ. Ам бол 2 өжөө сая 3 болсон. Гэртэл айл хэсэл аав ээж эмээ өгөх явчих тэгэл цадаал дуусна штэ. Ер нь шинэ жил цагаан сараас бусад үеэр гэртээ яг хоол хийдэг. Яг хоол хийдгүү 2 өдөр бол их тэр. Шинэ жилээр чинь бас яг хийдэг. Яг ингээд
админд очиод гэртээ очиод ахиндаа ороод эцээр хэлсүүдтэйгээл пик дүүрэл тэгэл гэртээ орж ирээ юу хаад идэхтэй. Хурманжгаа хэдэн минут чамсан бэ? Ер нь хэр хурдан болчтой. Эхлээд нь жоохон хурдан чанаад одоо өвшөтэй дээр хасаар чанаад тэгээд дараа нь баг тал дээр нэлийн байлгачтай. Ер нь тэгээд ингээ ажиллах дээр сүүлийн үеийн залуучууд ч тэр хүмүүс тэр айгүй эрүүл мэндэд айгүй анхаардаг болчихжээ. Идж байгаа хоол хүнсээ энэ юу орж юу сайн яадаг гэдэг тухайг аваад суралцж болсон. Тийм. Ер нь бол тэр идэж чаддгүй ч гэсэндээ сайн гэвэл тэгэл идэж сураад байдаг болж байгаа шүү дээ. Би бол идэж чаддгүй хүнс ногоогоо идэж сурцсан. Ямар ногоо байсан юм? Ногооч гэж манай одоо хөрхөн бол ер нь арцтай юу бодоотой шүлхэнгүүтээ одоо дээрэс нь арц баг зэрэг хийж тэгээд тийм хол хэрэг ер нь бол сэрүүний үйлдэлтээс ихэд айгүй сайн хэмрэл тэр холыг анх би ирж юу одоо ирж арцтай шүлгээд байгаад гэдэг тэр ер нь бол өстой идэж чаддаггүй байсан. Харин тийм. Одоо бол маш дуртай болсон. Тэр чинь харин яг анх ихээр аягүй сонио юм байл шүү дээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Одоо бүх ногоонуудаа жижиг дөрвөлжин ирсэн байгаа. За өндгөө хийгээд үрцээ, хурманжин, өндөг, сонгон, ногоон сонгон по. за одоо яана майонез. За майонез тааруулаад чинь. Зэргийн за тэгээ амсч үзэж байгаа давсаа юм уу гэсэн чихрийг тааруулчих болно. Стам. Мөрдөн чихрээ. Ерөөсөл 3 манжаа өндөг хоёроо чанаад тавьсан байхад бол тэгэл бараг 5 минут л ажиллах юм шүү дээ. Саршин төгсөн байгаа. Айл болгон бараг одоо бууза хийгээд хөлдөгөд ихэлсэн баг тийм ээ. Тэгэхээр одоо бүсгүүчүүд бид нар бүгдээрээ л цагаансаар ойр тутсан завгүй байдаг. Тэгээд айл болгоны гарын бууз чимхэлтүүд ондоо байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө гарынхаа чимхэлтүүдээс сонирхуулаад ингээл хийдэг учраас сонсорсон. Гэтэл айл болгон буузад төрөлөг бас айл болгон өөр юм шүү дээ. Чимхэл шалтгаалаад ондоо шүүсэн шүлтөө ямар тий яаж чимгэснээсээ чимгэлтээсээс хамаарал тэр нөгөө бууз хэрэг шүлтөө гоё болж юм басгч гадаг. Та нар ер нь Азийн бууцандаа юу хийдэг вэ? Зоос хийдэг үү? За ер нь бол зоос тэгээд алууд ер нь зоос хийдэг. манай аав ээжүүд анх сүүлийн үг шишсэн шүү дээ. Дан. Тийм үү? Дан өөх хийдэж байвал тэгээд тэр наадтай байна гэсэн. За одоо бүгдээрээ за ерөөхдөө болчлаа. Одоо чимгэлтүүдээ хийгээд тавьчих. Цэг хитэн чимгэлтүүд мэдээж бүрхээ бууз. Айл болгон. Тий айл болгон хийдэг тий. Хамгийн энгийн чимгэлт. Энэ чимгэлт аяг хурдан тий. Хурдан за би махаа жоохон бах хийчих. Тэр нь бол ингээд Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. Би нэг ийм хөө. за тийм ээ. Дөрвөлжин цэцгэрхүү. Ингээд хоёр талыг ачаа. Дараагийнхаа хоёр талыг хараа. Тэгээд энэ хоног дэлгчин тий. Уруугаа оруулаад гонд нь хэлээ. Ачаадлаа тийм чигээр. Ингээд нэг. За ингээд дөрвөн цэцэг гэдэг иймэрхүү. За одоо бид нар даасан жаргалтайгаа
нийлээ, болроотойгоо нийлээд 17 ширхэг одоо 17 8 болсон байна. 17 8 ширхэг 18 болсон. 18 төрлийн чимхэл үзүүллээ. зүйлээ. Энэ бол бэлгэн ингээд зөв ингэж хийх ёстой. Тий. За одоо цагаас шихлээ. За гэхдээ яг нь ер нь бол яг эднэрийг иймэрхүү чимхэлт байдаг гэсэн зүгээр нэг санаа тий ингийн үед л ингэж хаяа гой сонирхолтой үднэс хийвэл зүгээр ах. Тиймээс яг цагаан сарын бууз, баярын бууз гэх юм бол яг л нэг айлаа долооны хэлгэл нэг бүрхий бусуудаа одоо ингээд яг зүгээр тайлбар гэх юм бол за энэ ингээд 3 төрлийн амсрнуудаар ингээд нээлттэй 3 төрлөөр чимгсэн байж гэн. За гонцгой бууз гэх юм бол за энд нэг гонцгой бууз явахын гот дээрээ нэг 2 толгой юутай юм шиг чихтэй ч юм шиг нэг юм хэлбэртэй сонирхолтой бууз байж гэн. Тэгээ бас нэг гонцгой хэлбэр гэх юм бол саран маягтай ийм бууз хийсэн байна. За нэг жижиг одоо хойшуур ер нь энэ чимхэл дээр хойшуурны чимхэл гэж бараг ярьдаг гэдэг юм тий. Тэгээ энэ ихтээс яг бууз олгоод ашигласан ч их сонирхолтой айгүй тийм цэвэрхэн гоё харагдчихээн. За гонцгой буузан дээр энэ бол яг зөвөр яг үндсэн гонцгой бууз байж гэн. За гонцгой буузуудад юм байна да. Бүрхий чимхэлт гэх юм бол за энэ үндсэн бүрхий чимхэлт байж гэн. Тэгээд энэ цэцгэн бууз гэж нэрлэдэг цэцгэн бууз юм байж гэн. За энд болохоор яг бас бид нар яг мэрэгжлийн бус зүгээр нэг өөрсдөө гэрээ эзэгтэй гэдэг үг болохоор шинэ чимхэлт хийсэн байна. Тий. Нэг ийм хүүтэй байвал болчихно. Тэгээ одоо нэр үсийг мэдхгүй тэгээ байх яг өөрсдөө чимхэлт гарч ирээ. Зохиогоол тэгээд байна л да. Яг нөгөө бас мэрэгжлийн хүмүүс биш болохоор жоохон юу харагдах үүднээсээ ч гэсэн бас жоохон дутагдaltaй байж магадгүй ойлгоно үү. Тийм бид ч ерөөсөө гэрээ эзэхтэй гэдэг үгнээсээ л хийлээ. За тойрын маань хувьд цагаан сараар яг энэ чимхэлтийг дагнаад хийжээ гэсэн тийм чимхэлт байна уу? Надад бол айгүй хөөрхөн харагдсан болохоор энэ бэлэн. Тийм. Надад бас яг надад чиг таа. Тийм энийг яг өнгийн одоо улаан ногоон шар бууз хийхтэй яг ийм бэлгэн хийвэл их Маша Миша гэдэг хөглтэй кинон дээр гардаг шүү дээ тий. Ер нь тийм мастер хөглөн дээр айгуу савхаар айгуу амархан ингэж нэг ингээл хийчдэг тий. Хүүхдүүд бас нөгөө сонирхол заримдаа хүүхдүүд байдаг тий. Хүүхдүүд ч айгуу нөгөө өнгө мөнгөийг харж царайдсыг харж бас хоол хийдэг болсон одооны хүүхдүүд тий. За бууцтайгаа цуг идэх нэг бүнхэн хурдан нарийн ногооны салхи. Гэт үрцэг помидор салаад навч яшуугаа холбоод тэгээд дээр нь цэвэр нэмгний шүс шахаж хийгээд алин Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Golden Home. Жонццгээ. За тэгэхээр үзэгчтэй энэ удаагийн дугаар бол маш хэлбэг. За ийм сайхан ширээгээр одоо бид нэр амттангаа ингээд дүүргэсэн байна. Тэгэхээр та хоёртой бас Sweet Kitchen-ийнхаа галт хоонд өргөдөж орж ирсэн. Маш их баярлалаа. Тэгээд өөрсдийнхөө гарын жороодыг бас үзэгчдтэй харангуй хуваалцсан баярлалаа. За ингээд бас бүт хоёрыг бас те нэвтрүүлэгтээ урьж оролцуулж те хоёрын бас бяцхан гарын жорноос маань хуваалцсан бас баярлалаа. Хүмүүстээ маш баярлалаа. Энэ удаагийн дугаар маань маш онцлогтой байгаа. Сар шин удахгүй болох гэж байна. Тэгэхээр гэрээ эзэгтэй нар маань сар шинийхаа одоо ширээг бас шинэлэг байдлаар чимхүүд бид өөрсдийнхөө чадан ядаг хийх зүйлсүүдийг бас хийсэн байгаа. За тэгээд
17-аас 18 төрлийн энэ чимхэлттэй бууцыг хийлээ. За тэгээд шинэ ногооны салат хийлээ. За маш амархан хийгддэг энэ 100 шиг бас хийлээ. Энэ ширээн дээр маш гоё харагддаг. За тэгээд хүрэн манжингийн салат. За дахиад бас нэг өөр төрлийн ногооны салат. За тэгээд нэг онцлогтой нь бол бори эвэнг гэртээ хийсэн байгаа тий. Яг л дэлгүүрийн бори эв шиг харагдаж байгаа. Тэгээд амтан ч гэсэн үнэхээр гоё. Амтч үзсэн шүү дээ. За тэгээд энэ бол маш шинэлэг цагаасараар бас теги хартагийн бүлийнхэнтэй ойр татныхантай ингээд гар гартан зориулаад юм эсвэл ингээд баярынхаа ширээн дээр ингээд тавихаар тий гоё амттай юм билүү мус торт үзэлцэнтэй мус кек хийсэн. За энэ бүхнийг хамтдаа хийж нэг өдрийг бүтээлж өнгөрүүлсэн та хоёртаа маш их баярлалаа. За тэгэхээр дараагийн дугаар хүртлээ үзэгчтэй түр баяртай дараагийн удаад бид бүр гоё илүү сонирхолтой амттангуудыг та бүхэндээ зааж өгөх болно. За дараагийн дугаар хүртэл үзэгчтэй түр баяртай та бүхэн сайшиндээ сайхан шилжээрэй.